Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын Конгрессийн гишүүд Эпштейний хэрэгтэй холбоотой 6 хүний нэрийг олон нийтэд ил болгосон байна. За даваа гарагт холбооны мөрдөх давчаа болон хууль зүйн яамны зүгээс Конгрессийн гишүүдийг зарим одоо хэргийн материалтай танилцах боломжийг олгосон. За энэхүү боломжийг одоо ашиглан Конгрессийн гишүүд өмнө нь бол нэр нь нууцлагдаад олон нийтэд түгээсэн мэдээлэлд нэр нь одоо байхгүй байсан хүмүүсийн нэрсийг ил болгож байгаа юм байна. За Конгрессийн гишүүдийн хувьд Жеффри Эпштейний хавтас хэрэгт байгаа 6 хүнийг нэрийг илчилсэн. За материалуудыг олон нийтэд тухайн үедээ мэдээлэхдээ нэрийг нь нууцлж дарсан байсан юм байна. За тэдгээрийн дунд 2019 онд холбооны мөрдөх давчааг хамтран хуваалдагч гэж нэрлэж байсан Америкийн тэр бүмтэн Лесли Векснер багтсан байна. За Конгрессийн гишүүн Хана хэлэхдээ Эпштейний баримт бичгүүдэд тэр бүмтэн жижиглэнгийн худалдааны магнат Victoria's Secret-ийн хуучин одоо эзэмшигч байсан Лесли Векснерийг холбооны мөрдөх давчаа удаан хугацааны туршид хамтрагч гэж тодорхойлсон боловч хизээч буруутгаж байгаагүй юм байна. За энэ мэдээлэл нь хожим нь хууль зүйн яамны шинээр завсарлагдаагүй баримт бичгүүдээр баталгаажсан гэж үзэж байна. За эдгээр баримт бичгүүдэд логистикийн авраг том компани болох DP World компани тузын дарга мөн гүйцэтгэх захирал Султан Ахмед Сулейманийн нэрийг бас дурдсан байгаа юм байна. За тэрээр бол Эпштейнтэй олон жилийн туршид харилцаатай байсан, харилцан мессеж солилцож бизнесийн хилцээр хийж байсан нь бол олон нийтэд ил болж байгаа. За мөн Эпштейний хувийн арал дээр зочилж байсан ил тод одоо мэдээлэл агуулсан захидал харилцаа гарч ирж байсан юм байна. Ханагийн хувьд нэмэлт 4 хүний нэрсийг оруулан дуртаагүй боловч хэн болохыг нь бие даан баталгаажуулж чадаагүй байна. Векснерийн хувьд баримт бичигт бараг 200 удаа дурдгдсан байсан. Харин Султан бин Сулейманы хувьд нийтдээ 4700 удаа тухайн баримт бичигт дурдгдсан байсан байна. Мягмар гараг төлөөлөгчдийн танхимд үг хэрэглэхдээ ардсан намаас төлөөлөгчдийн танхим сонгогдсон Ро Хана Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны зохион байгуулж байгаа энэхүү үзүүлэх ажиллагааны үеэр бүгд найрамдах намын Конгрессийн гишүүн Томас Масситэй хамтран тухайн завсарлагдаагүй олон нийтэд нууцлагдаагүй зарим файлуудтай танилцаж 2 цагийн хугацааны туршид бол үзэж эдгээр хүмүүсийн нэрсийг олж тодруулсан байна. Хоёр намын гишүүд ерөнхийлөгч Дональд Трампын 11-р сард гарын үсэг зурсан Эпштейний материалуудыг ил тод болгох тухай хуулийг зүтгүүлэх болсон. За түүний дараагаас эхлээд Америкийн нэгдсэн улсын засгийн газар бэлгийн хүчирхийлэгч Эпштейн болон түүний найз эмэгтэй Глен Максвеллтэй холбоотой хэрэгтэй холбогдуулан сая хуудас материалуудыг олон нийтэд ил болгосон. За эдгээр материалуудад нэр орсон хүмүүсийн хувьд бол тухайн үйлдэлтэй буруутай гэсэн үг биш юм гэвч хууль зүйн яамны зүгээс файлуудыг ил болгож байгаа асуудал дээр бол ихээхэн шүүмжлэлд дагуулж байгаа юм. За өөрөөр хэлбэл шаардлагагүй тохиолдолд зарим хүмүүсийн нэрсийг дарсан явдалд нь олон нийт ихээхэн дургуутсаж байгаа юм байна. За мягмар гараг төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ Хана өнгөрсөн онд батлагдсан файлуудыг ил болохыг шаардсан хуулийн талаар дурдаад Эпштейний материалуудын ил тод байдлын хууль нь холбооны мөрдөх давчаа эдгээр файлуудыг засварлах боломжийг олгож байгаа. Хууль зүйн яам надад болон Конгрессийн гишүүн Мессид хандаж хэлэхдээ бид холбооны мөрдөх давчааны өгсөн зүйлийг нь байршуулсан гэж хэлсэн. За Эпштейний арал руу явсан, идлэн газарт нь очисон, гэрт нь насанд хүрээгүй охтуудыг хүчирхийлж доромжилсан, насанд хүрээгүй охтуудыг жагсаал хийхийг харсан. Одоо чинээлэг нөлөө бүх ирчүүдийг нэрлсэн энэхүү холбооны мөрдөх давчаанд өгсөн амьд гэрчүүдийн мэдээлэл нь үүнд агуулгдсан байгаа. За эдгээр нь бол бүгд нууцлагдсан байсан. Тэд бүгдийг бол устгасан. Энэ бол инээдмийн жүжиг шиг зүйл болж байна гэж үйл ажиллагааг шүүмжилж мэдгдсэн байна. Хууль зүйн яам даваа гарагт Вашингтон хотын төв байранда засварлагдаагүй файлуудыг үзхийг Конгрессийн гишүүдэд зөвшөөрч эхэлсэн. За эдгээр файлуудыг компьютер дээрээс харж болно. За ямар ч электрон төхөөрөмж авчирч орох ёсгүй. За тэд зөвхөн тэмдэглэл хөтөлбөрийг зөвшөөрөгдөж байгаа. За мөн захим хуулбар хийх ёсгүй юм байна. За хууль зүйн яам Эпштейнтэй холбоотой бараг 6 сая гаруй материал бий гэж үзэж байгаа. За эдгээр файлууд нь Эпштейнийг насанд хүрээгүй охтыг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн гэх хэргийг мөрдөн байцаасан 20 гаруй жилийн мөрдөн байцаалын үр дүнд бий болсон материалууд юм байна. За түүний хувьд 2019 онд бол бэлгийн хүчирхийллийн хэргийнхэн шүүхийг хүлээж явахдаа шоронд амиа хорлож нас орсон. За харин түүний одоо хамтрагч гэж нэрлэгддэг Глен Максвеллийн хувьд 2 жилийн дараа бэлгийн хүчирхийллийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн хэрэгээр шийтгэгдэж яллагдсан. За одоогийн байдлаар Глен Максвелл Конгрессийн гишүүдийн хийж байгаа одоо өөрийг нь асуух асуулгад бол хариулт өгөхгүй байгаа. За учир нь гэвэл түүний хувьд үндсэн хуулийн 5 дугаар нэмэлтээр оролцсон дуугүй байх эрхээ эдэлж байна гэсэн ийм шалтгаанаар ямар нэгэн хэрэгтэй холбоотой тайлбарыг хэлэхгүй байгаа. За түүний хувьд хэргийн хамгийн гол гэрчийн нэг гэж үзэгдэж байгаа. Учир нь гэвэл тухайн одоо
насанд хүрээгүй хүүхдүүдийг баян чинэлэг хүмүүст хүчирхийлүүлэх энэ хүү үйл ажиллагааг зохион байгуулахад гол оролцогч тал нь Гиленн Максвелл гэж хүмүүс харж байгаа юм. Эпштейний материалуудын ил тод байдлын хуулийг 11-р сарын 19-нд батлагдсанаас хойш 30 хоногийн дотор бүх файлыг гаргах ёстой байсан ч одоогийн байдлаар 3.5 сая файлыг олон нийтэд ил гаргаж байна. За үүнтэй холбогдуулан Конгрессийн гишүүн Ханна Массинер тухайн файлууд нь 6 эрэгтэйг ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр олон нийтэд дарагдуулж нэрийг нь нууцлсан байдалтай байгаа нь хууль зүйн яамны алдаа гэж мэдэгдсэн байна. Калифорни мужийн хууль тогтоогчийн хувьд энэ одоо засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа тэр дундаа 6 хүний нэрийг ямар ч шалтгаангүйгээр хамгаалсан гэж буруутгаж байгаа юм байна. Ханагийн хувьд Конгресс үг хийснээс хойш хууль зүйн яам болон түүний одоо Конгрессийн гишүүн Месситэй хамт зааж өгсөн зарим файлыг хэсэгчлэн засварлаагүйгээр хэвээр орхисон байгааг харуулж байгаа юм. Дараах тохиолдолд мэдээллийг засварлаж олон нийтэд хүргэхийг нь бол тухайн хуулиар зөвшөөрч байгаа юм байна. За хэрэв мэдээлэл нь тухайн одоо бэлгийн хүчирхийлэлд хохирсон хүний хувийн мэдээллийг агуулсан байгаа тохиолдолд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материалыг харуулсан эсвэл агуулсан холбооны мөрдөх товчооны явуулж байгаа идэвхтэй мөрдөн бацаалыг эрсдэлд оруулж болзошгүй. За мөн хүмүүсийн одоо өвхөл болон бие махбодын хүчирхийллийг дүрслэн зураг дүрсэл байгаа тохиолдолд тухайн одоо мэдээллийг олон нийтэд засварлаж хүргэхээр болсон. За мөн уг хууль нь үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх захирамжаар нууцлагыг тусгайлан зөвшөөрсөн мэдээлэл агуулсан тохиолдолд тухайн одоо файлыг засварлаж олон нийтэд хүргэхийг зөвшөөрсөн байна. Ерөнхий прокурор эдгээр үүргийг өөрийн харьяа, яам болон холбогдох агентлагуудад шилжүүлэн за албан тушаалтнууд нь хуудас бүрээр нь тухайн материалыг хянж үзэх үүргийг хүлээсэн байгаа. За зарим имэйл болон бусад баримт бичигт Эпштейний одоо үйлдсэн хэргийн улмаас хохирогчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл агуулгадаж болох боловч хохирогчдын нууцлал аюулгүй байдлыг хангахад эдгээрийг устгах ёстой байсан гэвч Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээллүүдийг хэлж байгаагаар хууль зүйн яам болон холбооны мөрдөх товчоноос хүлээн авсан файлуудын аль хэдийн устгасан байгаа гэж мэдэгдэж байгаа. За мөн хууль зүйн яам Эпштейний баримтчгүүдэд засвар оруулсантай холбоотойгоор зарим нэгэн асуудал үүссэн. Эпштейний имэйл болон бусад мессеж солилцоонд хүмүүсийн хувийн мэдээллийг хамгаалсан ч гэсэн хохирогчдын хувийн мэдээллийг засварлагдаагүй байдал үүссэн гэж мэдэгдэж байгаа. 2-р сарын 20-нд хууль зүйн яам Эпштейний баримт бичгийн сайтаас хэдэн мянган баримт бичиг хэвлэлийн хэрэгслийг устгасан гэж мэдэгдэж байгаа. Эпштейнийг буруутгаж байгаа хүмүүсийг төлөөлж байгаа өмгөөлөгчид Нью-Йоркийн шүүгчид хандан бүртгэлийг нийцэх явцдаа хайн хандаж засварлах үйл ажиллагааны явцад 100 орчим хохирогчийн амьдралыг оронгоор нэргүүлсэн үйл явц болсон гэж үүнийхэн дараа бол гомдол гаргаж тухайн одоо байдлаар бол шүүхэд хандаж байгаа юм байна. За Эпштейний баримт бичгийн вебсайтаас хэдэн мянган баримт бичиг хэвлэлийн мэдээллийг үүнээс болж устгасан гэж мэдэгдсэн. За нийтлэгдсэн материал насанд хүрээгүй эсгэн тодорхойгүй байсан ч гэсэн залуу одоо хүүхэд болох нь харагдаж байгаа хохирогчдын царайг ил харуулсан нүцгэн зургууд мөн бүрэн засварлагдаагүй эсвэл дутуу одоо засварлагдсан ийм одоо мэдээлэл имэйл хаягууд байсан харагдаж байгаа. Хууль зүйн яам үүнийг техникийн болон хүний алдаа гарсан гэж үзэж байгаа бол хохирогчдын хувьд бол тухайн баримт бичгийгтэй холбоотой асуудалд хайн хандж байгаад сэтгэл дундуур байгаа юм. За Эпштейнтэй холбоотой мөрдөн байцаалтах үйл ажиллагаа бол голчлон Америкийн нэгдсэн улсад өрнөж байна. За ялангуяа холбооны мөрдөх товчоо хууль зүйн яам Нью-Йорк болон Америкийн Виржиниа арлуудын шүүхээр дамжуулан тухайн одоо мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа. За бусад орнуудын хувьд бол тухайн файлд нэр дурддагдсан хувь хүмүүсийн талаар мөрдөн байцаалтыг явуулж байгаа. За эдгээр бусад оронд хийгдэж байгаа мөрдөн байцаалт нь Америкт явагдаж байгаа мөрдөн шалгах үйл ажиллагаатай харьцуулахад бол илүү хязгаарлагдмал хүрээнд болж байгаа. За Америкийн хувьд бол явуулж байгаа үйл ажиллагаа нь Эпштейний талаар бүрэн хэмжээний цогц бие даасан үндэсний хэмжээний мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулж байгаа юм. За Их Британий хувьд бол өөрийн одоо өмнө нь хунтайж байсан Эндрютэй холбоотой хэрэгт холбогдуулан голчлон одоо метрополитен цагдаагийн газраараа дамжуулан мөрдөн байцаал явуулж байгаа. Гэхдээ хунтайж асан Эндрюд ямар нэгэн ял тулгаагүй байгаа юм. Британий хувьд бол энэ файлд гарч ирж байгаа олон тооны баримтчигтай холбоотойгоор улс төрийн зарим зүтгэлтнүүд бол холбогдож байгаа. За тухайлх юм бол Петер Мендельсны холбоотой асуудал үүссэн. За түүний талаар бол бас мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байна. За гэхдээ эдгээр Их Британд өрнөж байгаа мөрдөн байцаалтын үйл ажиллагаа нь эрүүгийн мөрдөн байцаалт гэхээсээ илүү улс төрийн одоо зорилготой ийм үйл ажиллагаа болж байгаа юм. За Франц улсын хувьд бол Эпштейнтэй холбоотой Францын нутаг дэвсгэр болон Францын иргэдтэй холбоотой гэмт хэргүүдэд шүүхийн мөрдөн байцаалт эхлүүлсэн ч эрүүгийн хэрэг үүсгээгүй. За Францын прокурорууд уг файлд гарч байгаа Францын дипломатчтай холбоотой болзошгүй эрүүгийн хэрэгүүдийг хянж байгаа бөгөөд санхүүгийн прокуроруудын хувьд соёлын сайд дасан Жак Ланыг татварын залингийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. За харин Эстоний хууль тогтоогчид аюулгүй байдал прокурорын байгууллагуудтай уриалга гаргасан байна. За тэдний зүгээс уг файлуудыг хянаж үзэх, за Эстонд болон Эстоны иргэд
болох хувь хүмүүстэй холбоотой аливаа зүйлийг шалгахыг уриалж байгаа. Эпштейн нь ямар нэгэн байдлаар Оросын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэсэн үндслээр хэлхээ холбоог нь одоо шалгах зорилгоор мөрдөн байцаах үйл ажиллагаа эхлүүлээд байгаа юм байна. За энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор улс орнууд өөрийн арга хэмжээг авч тус тусын одоо мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулж байгаа. За зарим улсуудын хувьд бол өөрийн одоо иргэд за тэдгээр иргэдтэй холбоотой ямар нэгэн одоо үндэсний аюулгүй байдал болон за эрүүгийн хэрэг үүсгэгдсэн эсхийг нь бол шалгах зорилгоор тухайн хүн дээр нь мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулж байгааг онцолж байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.